Нэгдүгээр энэ хүн ардаа яг энэ нөхцөл байдлыг хилээд бэлтгүүлээд тэгээд энэ комитийн бэлэн байдлыг энэ 2 сарын 6-наас 21-ний дуустал 16 хоногийн тогтоох үнэхээр шаардлагатай. Энийн үндслийг бид нэр гаргаад өгсөн байгаа. Дахиад танилцуулаад бэлэн байна. За хоёрдугаар бид нар юу хэлмээр байна вэ гэхээр энэ ажлын эдийн засгийн ажлын 5 хоног. Тэгээ өмнөх хагас бүтэнсэн дараагийн хагас бүтэнсэн ингээд 9 хоногийн хөлөөрөө стратеги. Энэ хамгийн оптимал, хамгийн зохистой стратеги байна. Хөлөөрийг их удаан тогтоох үр ашиггүй, бага тогтоох үр ашиггүй. Тэгэхээр энийг бол төвгөн байгууллага одоо бид нар өөрсдөө ч гэсэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж ингэж хэлмээр байна. За энэ сая бүх нийтийн бэлэн байдал шилжих яг ингээд тодорхой хэлээ. Ирэх бям гаргаж өсвөлээд 2-7 хоног. За эхлээд бол 90% одоо хөлөөрөө хөдөлгөөнийг тэрний дараа нэлээд өндөрчүүлсэн. Одоо бид нар энэ төвшөндөө өндөр байдалтай дарах юм бол бидний энийг хянаад авах сүүлийн боломж. Тэгвэл одоо хавар дулаараад хүний хөдөлгөөн гэхээр энэ хяналтнаас алдна. Ийм байна. Дараа нь бидний гисчлэн хөлөөрөө тогтоох ийм зүйл бол энэ бидний сүүлийн боломж. Энийг бид нар өмнө нь бас санд болсон. За би энэ тооцооны үр дүн яг хэлье. За энэ тооцоо сайн ажиллаж байгаа. Энийг өмнө ч хэлжсэн. Одоо хөлөөрөө тогтоохгүй бол энэ байна. Энэ улаанууд эмнэлгийн ачаад энэ цэгүүд нь болохоор яг одоо байгаа юм шиг. Хөлөөрөө тогтоохгүй бол жинхэнэ нөгөө expensive руу орох гэдэг. Энийг хэд хэдэн удаа ингэж хөлөөрөө нэг замаар тогтоож чадсан. Одоо ингээд хөлөөрөө тогтоох бол 3 сар эмнэлгийн ачаад 3000 бол манайх дийлэхгүй. Энэ үед юунд орох вэ гэхээр ерөөсөө нөгөө хүнд өвчнийг эмчлэх эрдэнэ хорь гэсэн олон улсын жишг рүү орно. Энэ үед юу болдгоо гэхээр дэлхийн жишгээр хүн ам 2% нь одоо өвч авсан хүний 2%-аас ордог шүү. Ингээд тооцоо хийх юм бол хэдэн 10,000 хүн гарч байгаа. Хэдэн мянган хүн гарна. Энэ бол хүсвэжтэй зүйл ерөөсөө биш.